1992 оноос 2016 оны улсын хурал орон нутгийн сонгуулийн өдөр хүртэл тухайн орон нутагта болсон 100 гаруй үйл явдал улсын хурал орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй этгээдүүдийг харж ирсэн. Улсын хурал орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж болох этгээдүүдийн цагаан жигсаалтыг гаргая. Улгайчгүй Монгол шууд нэвтрүүлэг 1919-45 шууд утсаар таны саналыг сонсно. Орон нэрхмөдөгчтэй хулгайчгүй Монгол шууд нэвтрүүлэг эхэлж байна. Монголын залуучуудын холбооноос санаачлан өрнүүлж байгаа хулгайчгүй Монгол үндэсний хөтөлбөөнийг тань мэдгэн телевиз дэмжин ажиллаж байгаа лээ. Энэ ажлын хүрээнд хулгайчгүй Монгол шууд нэвтрүүлгийг 7 хоног бүрийн Мягмар Пүрэв гаргуудын 19 цагаас Бямгаргийн 12 цаг 30 минутаас шууд эфирээр дамжуулан үзэгч олонны саналыг хүлээн авч байгаа юм. Монголд хямрал биш хулгай нүрсэн гэдэгтээ иргэн та санал нийлэхүү. Хулгайчгүй Монгол 1919-45 шууд утсан дээрээ та бүхний саналыг хүлээн авч байна. За ингээд орон нутгийн нийт үзэгчтэй. За Монголын залуучуудын холбооноос санаачлан өрнүүлж байгаа хулгайчгүй Монгол хөтөлбөө. За өнөөдрөөс амжилттай зохион байгуулагдаж байна. За өнөөдрийн хувьд бид TMT-стэйгээ хамтраад за хулгайчгүй Монголын нэвтрүүлгийг бол бас цуурлаар байдлаар бол шууд одоо зохион байгуулж байгаа. За бид энэ хулгайчгүй Монгол хөтөлбөөний одоо хамгийн гол зорилго нь одоо юу юм бэ гэхээр 2016 оны Улсын хурлын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүл дэмжих, за нэр дэвшүүлээс дэмжих хардгаан жагсаалтыг гаргах ажлыг одоо хамгийн гол одоо ажил нь энэ байгаа. За энэ ажлын хүрээнд бид 2015 оны 10 сарын 2-наас 12 сарын 2-ны хооронд бол 100 хар үйл явдлуудыг нэрлэж 1992 оноос хойш үе сүүлийн 25 жилийн хугацаанд одоо Монголын нийгэмд хард хол бүлдээсэн 100 хар үйл явдлыг нэрлүүлж за тэдгээрт одоо холбогдох эрхмүүдийг бол хар жагсаалтанд оруулах за ингээд цагаан жагсаалтыг гаргах гэсэн ажлуудыг зохион байгуулж байгаа. За бид хулгайчгүй Монгол хөтөлбөө өнгөрсөн 7 хоногт болон энэ 7 хоногийн хугацаанд ямар ажлуудыг зохион байгуулж байгаа талаараас үзэгчд олондоо бас мэдээлэл өгөх зүйтэй авах бодож байна. За Монголын залуучуудын холбооны за гүйцэтгэх хорооноос бол одоо төлөөлөгч нар бол орон нутгуудад ажиллаж байна. За 21 аймагт ажиллахаар төлөө гаргасан байгаа. За одоо дэлгэцэн дээр бол 21 аймагт хэрхэн хизээ яаж ажиллах вэ гэдэг одоо хуваар бол гарч байна. За энэ хувааруудын дагуу бол бид аймагуудын төвүүд дээр очиж ажиллаж за судалгаа авах, за хулгайчгүй Монгол хөтөлбөөн дээр шин санаачлалуудыг одоо цуглуулах, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллагуудтай одоо хамтарч ажиллах, тэдгээрийн санал хүсэлтийг сонсох гэд энэ ажлуудыг бол хийхээр бол за гүйцэтгэх хорооны төлөөлөгч нар бол аймаг болгон руу бол явж ажиллаж байгаа. За өнөөдрийн байдлаар бол Дорнод аймаг, Ховд аймаг, за Булган, Орхон, Дархан гэсэн аймагуд, төв аймагуд бол төлөөлөгч нар бол яг өнөөдрийн байдлаар бол ажиллаж байна. За Хинтээ аймагт бол бас ажиллаад ирсэн байгаа. За тэгэхээр аймаг болгон дээрээс одоо төлөөлөгч нарын явснаар бол судалгаа бүрдүүлж авчрах, за насны ангиллын хувьд ер нь Монгол улсын нийт одоо хүн амын олонхоос одоо судалгаа авч судалгаан дээр тулгуурласан байдлаар бол гаргахыг зорж байгаа учраас бол ингэж гаргаж байгаа. За тухайлбал Дорногов аймгийн залуучдын холбоо бол яг энэ хулгайчгүй Монгол хөтөлбөөнийг одоо өрнүүлж байгаатай холбогдуулан аймагтаа хулгайчгүй Дорногов овчууд гэсэн хөтөлбөөнийг бол давхар өрнүүлж за хэвлэлийн хурал зарлаж хэвлэлийн хурлаараа бас Дорногов аймагт хэрхэн одоо зохион байгуулагдаж байгаа болон ер нь цаашид ямар ажлуудыг хийх хулгайчгүй Дорногов овчуудынхаа хөтөлбөөнийхөө хүрээнд хийх ажлуудын талаар бол мэдээллийг бол өгсөн байгаа. За энэ дээр бол MNT DSB гэдэг нутгийн одоо Дорногов аймгийн
телевизүүд бол ирж мэдээлэл авсан гэсэн мэдээлэлтэй байна. За мөн Дорногов аймгийн залуучуудын холбооны тэргүүн инх жаргал болон нарийн бичгийн дарга ганц тулга нарын оролцсон. За хэвлэлийн баг бол амжилттай зохион байгуулагдаад байна. За мөн Дорногов аймагт одоо төлөөлөгч гүйцэтгэх хорооны төлөөлөгч бол энэ 7 хоногт очиж ажиллахаар бас төлөвлөгдсөн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө орон нутагт бол бас нэлээд ирж хүчтэй манай олон залуучуудын холбооны аймгийн одоо залуучуудын байгууллагууд бол одоо хулгайчгүй болохын төлөө хулгайчгүй бас орон нутаг хулгайчгүй аймаг болохын төлөө бол энэ аянуудыг бол аймаг болгоомд эхлүүлээд байна. За тэгэл байх. Тэгэхээр хөдөө орон нутагт хулгайчгүй Монгол үндэсний хөдөлгөөн маань амжилттай хэрэгжиж байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотод маань бас тийм ээ Монголын залуучуудын холбооны төв байран дээр иргэд маань өөрийн биеэр ирж саналаа өгсөөр байгаа. Тэгээд жишээ дурдж нэгэн иргэний саналыг бас үзэгчдэд уншиж танилцуулъя. За би хулгайчгүй Монгол хөдөлгөөнийг дэмжиж байна. Би хар жагсаалтад орж байгаа хүмүүсийг сонгохгүй зөв сонголт хийгээрэй гэж бас иргэн би зенометр гэдэг хүн өөрийн биеэр саналаа өгсөн бахамаа. Тэгэхээр хулгайчгүй Монгол 1919-45 шууд утсан та бүхэн холбогдож өөрийн дуу хоолойгоор бас саналаа өгөх юм бүрэн боломж нээлттэй байгаа. Монголын залуучуудын холбооны төв байран дээр бас ирээд өөрсдийнхээ санал хүсэлтийг хэлээд хулгайчгүй Монгол хөдөлгөөнд нэгдээд 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэх болон дэвшүүлэхгүй байх этгээдүүдийг нэрлэх. За цаашлаад 1992 оноос хойш одоо өнөөдрийг хүртэл 25 жилийн хугацаанд өөрөөр хэлбэл сонгуулийн жилийн хооронд болж ирсэн одоо Монголын нийт ард түмний өмнө одоо бас тодорхой одоо юу гэдэг сөрөг нөлөө үзүүлсэн тийм хар өгүүлбэрүүдийг нэрж тэдгээр толбогдох этгээдүүдийг нэрлэх бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр бол одоо үндсэн хулгайчгүй Монгол хөдөлгөөний хийх одоо ажлын нэг одоо эс нь бол үндсэндээ энэ 100 хар үйл явдлыг нэрлэж бид 100 хар үйл явдал толбогдох этгээдүүдийг бол одоо хар жагсаалтанд оруулж 2016 оны сонгуулиар хэрвээ нэр дэвших юм бол сонгохгүй байхаар уриалга явуулах. За хэрвээ одоо цагаан жагсаалтанд орсон этгээд нэр дэвших юм бол сонгохоор одоо уриалгах одоо бүтцийн бүх шатны салбар нэгж байгууллагууд гишүүд дэмжигчтэй юм бол ингэж хамтарч одоо тийм ингэж уриалгах юм ажлуудыг бол зохион байгуулах юм байнамаа. Үзэгч холбогдож байгаа шүү гэн. Арим төргий танд. Арим төргий танд. За энэ үзэгчээ таслаа. За эрхэм үзэгчтэй тэгэхээр та шууд утсанд холбогдохдоо телевизийнхаа дууг багасгаад гар утсаараа яриад яваарай. Өнгөрсөн 7 хоногт бас Эрдэнэт хотод очиж ажиллаад ирсэн байгаа. Бас түрүүчийн шууд нэвтрүүлгээр бол би бас Эрдэнэт хотод ажилласан талаарх бас мэдээллийг бол тодорхой хэмжээнд хүргэсэн. За энэ 7 хоногт бол Эрдэнэтийн одоо залуучуудын холбооныхан маань бол бас дараагийнхаа одоо ажлыг бол зохион байгуулалт эхэлсэн байгаа. Тухайлбал судалгаагаа одоо явуулаад эхэлсэн. За энэ дээр бол бас ахмадууд за ингээд ер нь бол одоо үйлчлэгээний салбарт ажилладаг ажилтан албан хаагчид оюутан залуучууд гээд маш олон хүмүүс бас идэвхтэй оролцож байгаа. За мөн энэ дотор одоо нэг зүйлийг дуртахад бол холгойчгүй Эрдэнэт гээд бас пэйж хуудас гарцсан ингээд ажиллаж байгаа. Тэрэн дээр бас санал хүсэлтүүд авж байгаа. За Эрдэнэтийн залуучууд бас нэлээд идэвхтэй ингэж ажиллаж байна. Тухайлбал 2016 оны сонгуульд орон нутгатаа нэр дэвшүүлж болох болон нэр дэвшүүлж болохгүй этгээдүүдийг нэрлэх орон нутгатаа болсон 100 хар үйл явдлыг нэрлэх ажлуудыг бол зохион байгуулалт эхэлсэн. За мөн Эрдэнэт хотын одоо цагаан жагсаалтанд орж нэр дэвшүүл одоо дэмжих боломжтой хүмүүсүүдээ бас нэрлэж за цагаан жагсаалт клубийнхаа энэ бас амжилттай ажиллаад эхэлсэн байгаа. За үзэгч холбогдож байна. Арим төргий танд. Байна арим төргий танд. Энэ шууд хулгайчгүй Монгол юуны хөдөлгөөн. За тийм байна хулгайчгүй Монгол таныг сонсож байна. Холбогдсон байна. Холбогдсон байна та. Телевизийнхаа дууг багасгаад уцаараа яриад яваарай та. За та саналаа хэлж болно. Юу Дорногов аймгийн хулгайчгүй Монгол чинь бас хэрэгжээ явж байгаа юм байна. Энэ хөдөө орон нутгийн сумдад бас юу байж болох вэ? Олон хэрэгжин. Одоо манай Дорногов аймгийн залуучуудын холбоо бол сумдуудынхаа залуучуудын холбоотойгоо хамдраад одоо сумандаа хэрэгжүүлж гисэн гэсэн үг. Та хаанаас холбогдож байна? Би Дорногов аймгийн холбогдож байна. За. Таны саналыг сонсож байна бид. Энэ 16 оны сонгуул бас сонгуульд хулгайчгүй Монгол хөдөлгөөн 16 оны сонгуульд бас маш их хэрэгтэй юм байна. Тэгэхээр манай одоо Дорногов улсын хурд
гарсан жамын сэргийн бас тойроод одоо жинхэнэ хулгайч. За. Энэ хүмүүс одоо 2 жил сонгогдсон. Одоо юу хийх вэ? Орон нутгаа төлөвлөсөн газар нутаг ус хамаг юм зарж судалдаг. Энэ хүнийг бол одоо манайхан бол одоо гарахгүй. Тэрний тийм учраас одоо энийг бол сум орон нутгийг сумандаа болчих хэрэгжүүлмээрээ залуучуудыг ураад насны модулд гаргаж бас нэг баг юу бүрдүүлж. За ойлголоо. Энэ 76 гишүүн ер нь Монгол хямрал нөөцийн байдаг. Энэ 76 хулгайч нутгийн бийж байгаа болохоос ер нь хямрал нөөцөөгөө танаа юм нэвтрүүлгийг хийвээ. Яг үнэн зөв юутай. Танаа нэвтрүүлгийг ер нь дэмжиж байна. За баярлалаа танд. Таны саналыг хүлээн авлаа бид. За шууд уцанд маань холбогдож тийм байна. Тэгэхээр бас Орногов аймгийн залуучуудын холбоо бас нэлээд идэвх санаачлагтайгаар ажиллаж байгаа. Тэгэхээр иргэд маань бас Орногов аймгийн залуучуудын холбооны албан ёсны бас онлайн интернет хуудасуудаар холбогдож заавал сулгайчгүй Монгол хөдөлгөөнд нэгж сулгайчгүй Орногов хөдөлгөөнд нэгдэж бас одоо сумандаан бас болж байгаа үйл явдлуудыг нэрлэх, сумандаан болсон бас хар үйл явдлуудыг нэрлэж, сумынхаа бас хазгаан хязгаартыг гаргах, шинэ залуучуудыг дэмжих чиглэлээр бол илүү их анхаарч ажиллах бас ийм бүрэн боломжтой байж байгаа. За тэгэлгүй ах дараагийн үзэгч холбогдсон байна. Оройн төргий танд. Сайн байна та. Танаа нэвтрүүлгээр болохоор ер нь янз бүрийн шугамар яриа болдог. Эсвэл дандаа орон говийн юу гардаг. Болно болно янз бүрийнх байж болно. Аль ч аймгийн асуудлыг аль ч дүүргийнх байж болно. Манайх энэ тодог констракшн гэдэг компани баримтсан байсан байрны дахиад өгөөд одоо 3 жил болж байгаа. За. Энэ компанийн дулаан цаг асуудалд орно гэсэн. Одоо 96 айлын хүмүүс хохирч байна. За. Хүндэт одоо бид нэр янз бүрийн тайлбар тавьж одоо болон болсон нөгөө хазаалтын өдрөд хүмүүсээс халаат боломжгүй. Анадны болохоор бас л одоо халаатны өмнө дууссан учраас тэр бас боломжгүй байна гэсэн тайлбар тавьсан. Тэгээ энэ жил одоо дундангай мөнгө байна, ажил хийж байна, ସେଥିэр байгаа. Тэгээд дахиад халаатны өдөр өгөөд. Тэгээд одоо дахиад халаат авчихсан. Ийм асуудлаар одоо маш олон хүмүүс хохирч байна. Одоо тэгээд ямар нэгэн хариуцлага тоолдог юм байгууллага байдаггүй. Шүүхэд өгнө гэдэг хүмүүс нэгдэж чаддаггүй. Тэгээд одоо орны нөгөө мөнгө төгрөг хийж байдаг учраас хохирчин дараа хохироод дахин шүүхэд өгөөд яах вэ гэж хэлсэн одоо ингэ маш хэцүү хохирол сэтгэл санааны нэг материал одоо тэгээд ингэж доошоо гадар хатуу гიშдэг болсон юм уу? Яагаад нэггүй дийрэг болчихсон байдаг. За ойлголоо таны саналыг хүлээн авлаа бид. Тэгэхээр энэ талаар бас уламжилж болох шинэ. Болно. Тэгэхээр яг энэ одоо асуудалтай холбоотойгоор тухайн одоо иргэдийн одоо ашиг сонирхлыг зөрчсөн иргэдийн одоо эд өмчөдтэй хохирол учруулсан нөхцөл байдалд ийм зүйлсэн болвол ер нь бол харж ихсаалтанд оруулах хар үйл явдал болгоод нэрлээд одоо болгоочхон Монгол хөдөлгөөнд бол хандаж болно. Тэгэхээр яг энэ одоо холбогдсон энэ тухайлбал одоо энэ тулаг констракшны одоо байрны асуудал бол өөрөө хар үйл явдал болоод орох юм бол одоо тухайн компани захир байдгийн холбогдох этгээдүүд бол харж ихсаалтанд орох одоо бүрэн боломжтой болж байгаа. Тэгэхээр иргэдийн гол нь санаачлагын асуудлууд байгаа. Өөрсдөө ихлэ саналаа заавал гаргаж өгөх хэрэгтэй байгаа. За дараагийн үзэгч холбогдсон байна. Оройн төргий танд. Оройн. За баярлалаа. Таны саналыг сонсож байна бид. Байна. Энэ хулгайчгүй Монгол гэдэг юу яаж юм бэ наа? За тийм байна. Энэ би тань шигтэй. За таны саналыг сонсож байна бид. Телевизийн дууг багасгаад уцаараа яриад яваарай. Энэ хитэн гэсэн гарангаа авах гэж байгаа. За. Тэгээд энэ зөвхөн найдварчдаггүй
Хотел уурхаа одоо энэ тэгээд одоо ажил ороод одоо энэ витамин боромдсон хүмүүс ажил ороод агаасны харьяа одоо энэ тийм байна одоо энэ дээгүүр бишнэчтэй хүмүүс нь одоо ингэ дарамтлах гэсэн юм. Ажилд орж чадахгүй байна тийм үү? Ажил ороод ингээд яваад очихоор одоо гадны харьяатай одоо ингэж байна. Гадны харьяат гэдэг нь өөр аймгийн харьяат гэсэн үг. Өөр аймаг өөр сумдээс гэсэн үг тийм. За ойлголоо таны саналыг хүлээн авлаа бид. Тэгээд одоо юу яхаар байна. За баярлалаа холбогцсонд. За тэгэхээр бид саналуудыг бас хүлээж авч байгаа. Ер нь бас манай иргэд өөрсдөө холбогдоод яг ямар үйл явдлыг нэрлүүлмээр байна, ямар үйл явдлыг нэрлэмээр байна, тэрийг яг өөрсдөө тодорхой нэрлэх хэрэгтэй байгаас. Хар жагсаалтанд ямар эрхмүүдийн нэрийг багтаах уу? Цагаан жагсаалтад бас ямар эрхмүүдийн нэрийг дэвшүүлэх вэ гэдэг саналыг бас өгөх бүрэн боломжтой байгаа. Дараагийн үзэгч холбогдсон байна. Арим төрийн танд. байна. За арим. За баярлалаа. Юу яа улсуудын фондыг авъя гэж байгаа юм бол цааш жоохон баг ярина гэж наа залууч ямар шиг юм. За тэгээд тэр юу вэ? Наа 76-ийнхаа наад нэрсэн ингээд яхаа тэр ардаа ингээд гаргаад ингээд гүйлгээд хадаад бичихгүй болохоор чи гурван суудлыг бараг нь хараагүй бичих үргэлжлээд юм биш үү? Тэгээд энэ бидний шиг яах вэ? Оймраа мангар улс чинь тэр олон хүний чинь зүгсээрээ нэр усыг хийчихсэн шүү дээ. Тэгээд хаад ингээд ихнээс нь шүүгээд ярил таа. Тэгэхгүй ингээд хаамгаараа ингээд юу мэдчихсэн нэг юм явуулах хань та нар одоо наацхийн байдлаар одоо би таашд даасан Манбатар бодолч болоо багтаанд. Уянга одоо тийм штабай ингээд одоо миний нэг одоо нэг ойрхон санаанд орсон гайгүй гэдэг уусаад арын нэг 13 багтаад. Тэгээ наацаа миний ихтэй тийм мэдүү наацаа ингээд яаж явуулвал наад нэвтрүүлэгч үр дүнтэй уусаад холоогоо ажил санаастай зүгээр битээ тэгээд яг. За баярлалаа таны саналыг хүлээн авлаа. Цаашдын дугааруудаа бид бас үзэгч олонныхоо саналыг хүлээн авч хүндэтгэж бас тусгаж ажиллах болно. За тэгэхээр бас улгаачгүй Монгол хөдөлгөөний яг одоо зочноор бас нэг талаар ордгоо учраас тодорхой хэмжээний мэдээллүүдийг бол өхөөс өөрөөс арга байхгүй байгаа. Иргэд маань бас өөрийн гэсэн одоо мэдээллийг бас дотоод улмыг авах одоо үүднээс бол бас сэрэмжилж гэх юм уу те мэдээллийг бол зайлшгүй одоо хаана яг ямар үйл ажиллагааны зохион байгуулж байна тэдгээр мэдээллүүдээ бас нэг үргэлжлэн бас тодорхой хэмжээнд жижигхэн хэсгүүдээр нь бас ингэж ярьж одоо олгож байгаамаа. За тэгс байхав тэгэхээр шинэхүү маань бол Монголын залуучуудын холбооноос зочин хөтлөгчөөр оролцож байгаа. Ерөнхийдөө хулгайчгүй Монгол үндэсний хөдөлгөөний талаар хулгайчгүй Монгол үндэсний хөдөлгөөний эргэн тойронд болж байгаа үйл явдлуудын талаар бас үзэгч олондоо мэдээлэл хүргэхээр зочин хөтлөгчөөр ажиллаж байгааг энэ тасдурдаж хэлье. Үзэгч холбогдсон байна. Арим төргийн танд. За сайн байна уу? За. За нэгдүгээр олон төрлийн санал тавьж байгаа суурин утсан сайдууд юм уу? Өөрөөр хэлбэл операторууд их зүгээр 2-3 дугаар олцоод дуудлага хүлээж авах их зүгээр юм уу? Наасруу ч орны зүйл үнээр зөвхөн юм байна. Янгийн дугаар ажиллаж байгаа шууд нэвтрүүлгээс бусад үед 24 цагийн туршид тийм ээ 18-14 ус утсаар байнгын мэдээлэл одоо хүлээж авч байгаа. Дараагийн дугаард нэг хөдөлгөөний гаралтай төгөөж үтгэдэг нь үнээр утгаа болсон да. Тэгэхээр одоо билүү дараад билүү үнээр хэрэгтэй байна. Хоцоо мах гарах юм байна. Яг гарахгүй асуудал үнээр зүгээр байна. Өдөрмөстөө мах дээр юу боганагаар болсон махгүй. Тэр асуудал ч юм уу юу амьддаг татсан юм. Үнээр одоо бодсон байдаг нь хүмүүсийн тэр арга сүмчтэй ажилладаг асуудал шийдвэр. Тэр ийм асуудал шийдэж хүний хэрэгсэл асуудал шийдэж хөрөв хар үеийн цаанаас хар хатад үүсгэж. Сарал асуултанд хүртэх. Танд өөр санал байна уу? Өөр байна. За баярлалаа. За тэгэхээр үзэгчд маань саналаа хэлсээр байгаа. Ерөнхийдөө хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үн огцом буурсан гэдэг нь бас нэг хар үйл явдал болго яа гэсэн санал байх шиг байна тий. Тэгэхээр цагаан жагсаалтын талаар мэдээлэл өгөөд
интернет сошиал медиа орчинд ямар хуу байгаа вэ? Ер нь Twitter дээр бас хэрэгтэй иргэнүүд орчихсон. Тэр талаас мэдээлэл хүн зүйтэй байх тийм ээ. За тэгээ. За цагаан жагсаалттай холбоотой мэдээлэл өгөхөд бол энэ 7 хоногт бол цагаан жагсаалт клубийнхэн бол нэлээд олон хүмүүстэй бас уулзаж цагаан жагсаалтанд орох урилга тараагдсан байна. За энэ дээр тухайлбал дурдах юм бол Мянгад Баазар хувьцаат компани захирал Минт сайхан нийслэлийн иргэдийн хурлын нийслэлийн иргэдийн төлөвчдийн хурлын төлөөлөгч Баярхүү Мөнхбат Сүхбаатар дүүргийн засаг дарга Бадарсан Баянгол дүүргийн засаг дарга Орсоо Игэл телевизийн мэдээний албаны дарга Баасан Дамнар гэсэн хүмүүсүүд бол ерөнхийдөө цагаан жагсаалт клубийнхнаар бол урилга тараагдаад цагаан жагсаалтанд бол дараах хүмүүсүүдийг л урьсан байна. За бас ингээд хулгайч болохгүй цагаан жагсаалтанд ихний ээлжинд бол ингээд санал болгоод цагаан жагсаалт клубийнхан бол урьсан байна. За энэ мэдээллийг бол охин зүйтэй авах гэж бодож байна. За тэгэлгүй яах вэ? Тэгэхээр тань мэдхэн телевиз болоод Монголын залуучуудын холбоо хар болон цагаан жагсаалтад дэвшүүлж байгаа эрхмүүдийг нэрлээгүй 100% бас ард иргэдийн саналаар нэр дэвшүүлж байгаа гэдгийг бас дахин хэлээ тийм ээ, үзэрч холбогдсон байна. Оройн төргийн танд. Байна оройн төргийн танд таны саналыг сонсож байна. Сандана. Энэ танаа залуучтай болоод санагдаж байна гэж бол ихтэйгэнэ энэ бол маш төвлөрсөн байна. Тэр атап чинь бас энэ худаа болж ийм хөдөлгөөн явуулдаг гэдэг. Намуудаа юм уу хийх үедээ савтай юу гэдэг болж байгаа. Японы залуучтай ийм юу фултэй заахын бодоод тэрийг барьж параметр хийх очтой нэлээ. Гэхдээ тэрний тулд яах над мэдээлэлтэй ханган болно их сурвалж тухайн хадгалсан нэг баталгаатай юм. Хадгалсан байгуул хүмүүс бол янз бүрийн байдлаар мэдээлж байна. Амар болсон чинь лавр хөсрөл болсон. Тэгээд чийж байгаа бодож энэ байр их болсон. Ямар нэг хүмүүсийн чинь мэдээлэл хотлоо юу хэлүүлчихэд тэгмээд сайн ихлэг байдлаар харж оролцдог. Тэгмээд тэр цаанаа бодлоод ирсэн байдлаар энэ хүмүүс чинь ингэж батлаагүй хүмүүсийн хүмүүсийг бүтээсэн байсан үү гэдэг харах чинь орж ирсэн. Тэгэхээр энэ дэхсэн сайн яваа нэг аюул сайн хийж чадсан бол уг нь хамгийн зөв юм чинь бас энэ хамт хийж байгаа. Тэнийг мэдээ юун дээр янз бүрийн мэдээ хүсрээ ихтэй аюул хараад бодож байгаа хойчч байгаа одоо бас гол баяргал яг хэлсэн. Тэгээд таамаг амжилт хүссэн бодсон дээр хараад тэр залуучууд яг ийм Аник хоёрдугаар юм байна. Энэ хадсан зүйлүүд 2016 оны сонгуульд ийм үдээс хараад битээ одоо тийм. Нэгдүгээр нь одоо нэгдүгээр зөв. Хоёрдугаар нь чинь цаашдаа өргөжлөх хэрэгтэй. гэж боддог. Яа тэгэхээр сонгуульд одоо 76 хүн сонгоно шүү дээ. Гэтэл бол 76 сонгогдсны дараа төрийн албанд аюул олон юм болдог байхгүй юу? 156 мянган хүн байж байгаа шиг хэд болчихсон сая 160 мянган хүн болчихсон шүү дээ. Энэ бөмбөрчсөн урд өмнө төрийн мөнгө төсөө хөргөнөөс болоо хийж байгаагүй хүмүүс байхгүй юу? Улхаад өөртөө орчиж байгаа хүмүүс байхгүй юу? Хуучин загтсан социализм үед ч ийм хөдөлсөн гин хэрэгтэй холбоотой хүмүүс өөрсдөө ингээд шалгаад тогтоогоод тэгээ намтар дээр нь яаж идэг тийм их болсон тохиолдолд чинь автоматар тийм төрөлд ажил хийхгүй болдог байсан шүү дээ. Одоо тамаа мацыг энийг орлох хэрэгтэй байхгүй юу? Тэгээ одоо болохоор чи тийм байхгүй болсон ямар ч тохиолдолд юм ямар ч албан дээр очиж болдог юм эрсдэлтэй болчиход байгаа учраас цагаад очиж байгаа юм. Тэгэхээр өөрөө хэлбэл энэ хацсан хэсэл цаашдаа сонгуулийн дараа гэсэн 73 дараа гэсэн 160 мянган төгрөгийн албаны хаагчтай тийч бас том яам тамган газар агентлагууд шийдвэр гаргах том албан тушаалд байж байгаа шүү дээ. Тендерийн комиссион шиг. Тийм ч гэсэн хүчтэй үйлчлэх тийм байх ёстой шүү гэж би хэлмээр. За баярлалаа. Саналыг хүлээж авлаа. Саналыг хүлээж авлаа. Үнэтэй санал зөвлөмжийг өгч байна. Тэгэхээр нэвтрүүлэг маань ерөөхдөө өндөрлөх тийш хандаж авах шиг байна. 5 минут дуртай байна гэсэн.
Тэ. За тэгээ. За зураг тууцныхаа талаар. Тэгэхээр Хулгайчгүй Монгол үндэсний хөдөлгөөний хүрээнд бол гар зургийн уралдааныг зарлаад байгаа. Тэгээд энэхүү гар зургийн уралдаанд тийм ээ бүх насны одоо иргэн та өөрийн бүтээлүүдэд ирүүлэх ийм боломжтой байгаа. Тэгээд 11-р сарын 24-ний өдрийг хүртэл та бүхний бүтээлийг Монголын залуучуудын холбоон дээр хүлээн авах юм аа. За тэгэхээр бас жиргэнээс бас тодорхой нэг 3 жиргээ уншаад танилцуулах зүйтэй гэж бодож байна. За өнөөдрийн хувьд бол орж ирсэн 3 хамгийн дээдлэлтэйгээ эхний 3 жиргэгийг танилцуулж байна. Хулгайчгүй Монгол хийсээ илүү хулгайчгүй төр гэвэл дээр босуу, төр тулгайч нар сургалаад ханаж чадхаа одоо байгаа босуу гэсэн жиргээ орж ирсэн. Ган од гэдэг залуу жиргэж орж ирсэн байна. За тэгэхээр ерөнхийдөө нөгөө өрнөж байгаа үйл ажиллагаатай маань холбоотой дээрээс нь хүмүүсийн ард иргэдийн санал сэтгэлдлүүд өөрөө ямар байгаа, хүмүүсийн бодлоод юу ямар болчихын те. Энэ тал дээр бол хүмүүс бол нэлээх одоо бухимдангуй байдалтай байгаа нь нэлээх ажиллагдаж байна. За 76 хүнийг өнөөдрөөс эхлээд депутат гэж авах болцгоё. Их гарын хулгайч, баг гарын хулгайч гэж нэрлэх зохимжтой юм шиг байна гэд буцаахан гэж жиргээ чи одоо жиргээ орж ирсэн байна. Тэгэхээр бас нэлээд бас одоо эртний давж ингэж орж ирсэн байна. За сэтгүүлч мега гэд залуугийн жиргэсэн жиргээгээс уншия. За бид чинь ямар гэж аимшигын худалч хулгайч гаруудыг 2012 онд сонгочихсон юм бэ? Бурхан минь Монголын заяа сахиусан аварч өршөө гэж. За энэ мэтчлэн бол одоо хүмүүсийн бол маш их жиргэнүүд орж ирж байгаа. Тэгэхээр за хулгайчгүй Монгол гээд таг хийгээд ирэх юм бол одоо бидний бас мэдээллийн хуудсан дээр шууд гарч ирэх бүрэн боломжтой. Тийм учраас бид бас уншиж танилцуулах, дараа нь онцлох бас мэдээлүүдтэй оруулахын бүрэн боломжтой байгаа. За Twitter жиргэшт маань дээр бас харахыг бас хүсье. За мөн хулгайчгүй Монгол гээд сайт одоо ажиллаж гисэн байгаа. За түрүүнд дэлгэцэн дээр бас манай хүмүүс харуулсан. Тэрийг бас иргэд маань хараад хулгайчгүй Монгол ит майк цэгний сайт руу орж мэдээлэл авах бүрэн боломжтой байж байгаа. За тэгэл байхад тэгэхээр нэвтрүүлэг маань ерөөхдөө өндөрлөх тийшээ хандаж байна. Сүүлийн нэг оролцогчийг хүлээн авах уу? За утсан тасарчих шиг боллоо уучлаарай. За тэгээд зөвхөн одоо 1919-45 шууд утас төдийгүй Монголын залуучуудын холбооны утас 70 10 18 14 гэсэн утсаар бол бид байнга саналуудыг хүлээж авч байгаа. Дээрээс нь Монголын залуучуудын холбооны төв байран дээр ирээд өөрийн биеэр санал хүсэлтээ өгөөд өөрийн биеэр нэгдэх одоо бүрэн боломжтой байгаа. За мөн доор гарч байгаа хаягуудаар тийм ээ цахим хаягуудаар бидэнд бас санал хүсэлтээ ирүүлэх, хар цагаан жагсаалтанд одоо дэвшүүлэх эрхмүүдийн нэрийг бас нэрлэх ийм боломжтой байгаа гэдгийг дахин хэлье. За тэгээд нэвтрүүлгээ өндөрлөх үү? За тэгэхээр Монголд хямрал биш хулгай нүрсэн гэдэгтээ иргэн та санал нийлэхгүй. Хэрвээ санал нийлж байгаа бол доор гарч буй хаягуудаар бидний санал авах юм бүрэн боломжтой байгаа. Ингээд эрт бям гарагийн 12:30 минутаас байгаа тийм ээ. За ингээд эрт дугаараар иргэн уулзцгаая. Үргэлжлүүлэн тань мэдхийн телевизийн оройн хөтөлбөрүүдийг хүлээн авна уу. За